it is a cult. Thinking about it, it's a cult that's simply based around money. Эхэндээ бүх зүйл давгүй хүмүүс ч найрсаг байсан. Яг юу гэдгийг чамд хэлэхгүй ч өөрсдийнхөө ивэнтүүдэд чамаг өгдөг. Тухайн үед би 15 настай байсан. Маш олон хүмүүс яг бодит худалдаа хийхээ оронд шахаа хийж байгаа нь толгой эргүүлмээр. Тэгэхээр пирамидын схем гэж яг юу вэ? Пирамид биш бол яг юу гэж? Ингэж асуухад ч би дуртай байдаг. Боломж таны нүдний өмнө гарч ирэхэд таныг мөрөөдлөө бодсноосоо ч илүү хурдан хүрнэ гэвэл баян болох нь тийм ч хол биш юм шиг санагддаг. Санхүүгийн эрх чөлөө бол таны хүртэх ёстой зүйл гэж итгүүлдэг. Эдгээр гоё амлалт бол яг л модон дээр үлгсэн луун шиг л урд чин тавихад сонсоход дэндүү сайхан ч эргэлзэх юм дэндүү хайрын санагд. Яагаад заавал татгалзна гэж? This little black box that says unique across it changed my life, and I would love to kind of share this business opportunity. And I'm here to share with you the Nu Skin business opportunity. Over the next few minutes, I'm going to share a way for you to make money from home, to a passionate, purpose-filled set your family free financially. I would pay hundreds of dollars to join a business like this. We have $1 million opportunity. The wildest dreams you've ever thought of can come true in Herbalife. Олон үед маркетингийн системтэй компаниуд гарч ирээд маш их бодож байна. Хэрв та олон үед маркетингийн систем гэж юу болохыг мэдэхгүй бол иймэрхүү олон үедээ маркетингийн модель ашигладаг компаниудыг хараад л мэдэх байхаа. Сонсоход сайхан сонсогдож байгаа үз. Гадна талаасаа гоё сайхан харагдаж байгаа ч гүн рүү н ороход бидний төсөөлснөөс ч илүү хачирхалтай зүйлс зөндөө байдаг. It's a huge business. It's also created a huge controversy. It's a strategy where they decided to target the poorest people in the world. Why they indoctrinate you with so much self-help. They are predatory. However, the people most likely to be preyed upon are already vulnerable. You tell the people you love they're in a pyramid scheme, and they go, no, I'm not, you're just a hater. Well, hold on. That business structure sounds familiar. Isn't that a pyramid scheme? Хэрвээ энэ бүхэн сонсоход дэндүү итгэмээргүй сонсогдож байвал эргэлзэн гэдэг дэндүү хайрын санагддаг. Яагаад ер нь татгалзна гэж хамгийн гол анхаарлаа төвлөрүүлэх нь чухал юм. Учир нь пирамидын сүлжээ эсвэл сект чамд илэрхийлэгдэхдээ энэ бүхэн харагдаж байгаа шиг байхгүй. Гаднаа гой ганган сав баглаа бодолтойгоор сая долларын боломж гэж харагдана. Гэрээсээ ажиллах боломжтой. Санхүүгийн эрх чөлөө таны огт мэдхгүй хүмүүсийн төлөөллөөр биш, харин таны хамгийн сайн мэддэг хүмүүсийн төлөөлөл, гэр бүл, найз нөхөд, танилуд эсвэл таны шүтэн биширдэг хүмүүсээр дамжуулж тань дээр ирдэг юм. Та бүхний итгэл найдварын гэрэл гэгээ болж ирнэ гэсэн үг. And the great thing about the opportunity, it doesn't care who you are. It doesn't make any difference what your background is. It doesn't make any difference what color skin you got. It doesn't make any difference what religion you are. It doesn't make any difference what kind of place you are in. Энэ бүхэн багц бүтээгдэхүүн авснаар эсвэл сарын гишүүнчлэлтэй болсноор эхэлдэг. Бизнесээ өргөжүүлэхийн тулд өөртөө хөрөнгө оруулалт хийж байна хэмээн хэлдэг. To buy a starter kit with It Works, it costs $99. Ингийн тулд бүтээгдэхүүнээр гэдэг. Ингэж өөрийнхөө бизнест хөрөнгө оруулж байна хэмээн итгүүлдэг. Өдөр тутмынхаа бизнест хөрөнгө оруулснаар өөрийнхөө амьдралынхаа алхам тутам амьдралынхаа хэв маягтай шингээж өгөх хэрэгтэй хэмээн тарих угаана. Компанийнхаа холбоосны листүүдийг харуулдаг. Оноо цуглуулснаар цолонд хүрэх гэх мэт зүйлсийг тусгаж өгдөг. Ингээд тэндээсээ бонус авч эхэлнэ. Ингээд тренер, коуч, ментор гэх мэт ранкууд нэмэгддэг юм. The ranks or trainer and then coach and then mentor. Чамайг сүлжээнд нэгтгсэн найз чинь чиний дээрх хүн чинь болдог. Өөрөөр хэлбэл чиний менежер болдог гэсэн үг. Компанийнхаа бүтээгдэхүүнийг постлж эхэл хэмээн зааварчилгаа өгдөг. Тэгээд үүний талаар байнгын ярьж бай хэмээн сануулна. Найз нөхөд гэр бүл ажлын хамт олон гээд хүн бүртэл сурчлах ёстой. Гэвч бүтээгдэхүүн зах зээл дээр байгаа бусад бүтээгдэхүүнүүдийн ханшнаас илүү өндөр үнэтэй байгаа юм. Арай л илүү өндөр үнэтэй. Эдгээрийн үнэнд санаа зовхоос өмнө дахиад 7 хоногийн семинарт хамрагдана. Эсвэл бусад дистрибьюторуудтайгаа уулздаг. Энгийн мотивац өгөх илтгэлүүдээр эхэлнэ гэсэн үг. This is not a matter of doing, it is a matter of being. Let's talk about your mindset.
Энэхүү боломж чамд маш их мөнгө өгч чадах тухай хэлнэ. Next month I'm on track to hit ambassador, which is by the numbers. Yeah, it's $250,000 a year. Хэрвээ чи үнэхээр шаргуу хөдөлмөрлөж чадвал энэ бүхэн боломжтой гэж ухуулна. You cannot expect to have massive success if this is something you do in between the other stuff that you're focused on. Үргэлж чи эерэг байх ёстой гэдэг. Сөрөг хүмүүсийг амьдралаас арчиж хайж ямар ч байсан эерэг байх ёстой гэж сургана. Expect to learn at a rapid pace if you're surrounded by people who are constantly trying to pull you down. Хов хүний хөгжлийн даалгаврыг гэрийн даалгавар болгож өгнө. Хэрвээ энэхүү бизнест гайгүй мөнгө хий гэж бодож байвал доороо хүн эсвэл хэрэгтэй гэж ятгана. Actual purpose behind this business is in recruiting, so that's bringing people into the business. That is where the big money comes from. Энэ нь маш амархан. Хэрвээ чи хэн нэгнийг компанид элсүүлэх юм бол түүнээсээ элсэлтийн мөнгө компаниас авдаг. Математик нэг ашиглаад үзье. Хэрвээ чи 5 хүн элсүүлээд тэд нар чиний төлөө ажилдаг бол чамд $500 олж өгнө. Тэдгээр 5 хүн дор бүрээ дахиад 5 хүн элсүүлвэл тэдгээр хүмүүсийн мөнгө чамд $12,500 болж нэмэгдэнэ. Юу ч хийхгүйгээр сар бүр энэ мөнгө орно гэд боддоо. Энэхүү математик тооцоол чамайг алмааруулж байгаас тэр мөнгөөр юу хийж чадахыг чи нэг төсөөлөд үзтээ. You have to be able to recruit hundreds. You got to recruit more people into that team on a weekly basis. Recruiting. You need to become a great recruiter. Period. The bottom line. Найз нөхөд, гэр бүл, уулзаагүй танилуд гэд дор хаяж 100 хүний нэрсийн жагсаалт байх хэрэгтэй. Утасны жагсаалтан дээрх хүмүүс, Instagram-ын дагагчид хүн бүр хинч байж болно. Reach out to 10 people a day for the rest of this month. You know what I mean? We should really push it. We should spread the word as much as possible. Reach out to 100 people that you know that you think could be good for this industry. Жи эхлээд найзууд руугаа чатлах хэрэгтэй бол гэр бүлийнхэндээ энэхүү боломжийн талаар ярих хэрэгтэй болно. Өөрийнхөө сошиал хуудсандаа олон бүтээгдэхүүнүүдийг сурталчилж тавьж эхэлнэ. Дараа сарынхаа хэрэгцээд барааныхаа татан авалтаа хийнэ. Учир нь өөрийнхөө бизнест хөрөнгө оруулах ёстой учраас л тэр юм. This is your opportunity and this is your time. And get in your vehicle and drive. Үргэлжлүүлэн хувь хүний хөгжлийн сургалтуудад суух хэрэгтэй. 7 хоног бүрийн ивент болон семинарт хамрагдана. Чамайг элсүүлсэн хүн чинь хэрв чи шаргуу хөдөлмөрлөж чадвал бүх зүйл боломжтой гэж чамд дахиад итгүүлнэ. Хэрв чи сөрөг хүмүүсийг амьдралаасаа арчиж хайж чадвал штэ. Your new life is going to cost you your old one. Энэхүү боломжоос болж компанид ажилладаг хэн нэгэн мөрөөдлийнхөө амьдралаар амьдарч байгаа тухай түүхийг нь чи сонсно. I introduced my own wife to the company, and she earns tens of thousands of dollars now. There's no doubt in my mind. I'm already watching people make it work. I've already made about $1,000 doing this in about 3 weeks. So it's working. We have an incredible outline of proof that this business works. Тэгээд чи хэдэн хүмүүсээс татгалзсан хариу авдаг. Чиний бодсон шиг чиний найз чи энэ санааг чинь дэмжихгүй. Магадгүй зарим найзууд чинь чиний бүтээгдэхүүнээс авсан байгаа. Харин сүлжээнд элсүүлэх гэхээр тэрхүү заагийг давж чадахгүй байгаа юм. Дахиад олон багийн уулзалт, семинарууд болон хувь хүний хөгжлийн контентуудаар л бөмбөгдөнө. Хүн элсүүлж амжаагүй байна уу? Учир нь чи хангалттай сайн хичээгүйгүй болохоор. Учир нь чи хангалттай эерэг байж чадаагүй. Найзууд чинь ч гэсэн чамд тохирох хүмүүс биш болохоор өөр найз нөхөдтэй болох хэрэгтэй гэж сургадаг. They will resent you, some people, because you're so successful. And you must not let those people bother you. Амьдралын чинь хэм маяг чинь хуурамч байсан ч хамаагүй сошиал дээр постоо сайн хийж ятгана. Хийж байгаа постууд чинь хүмүүсийн сонирхлыг татахгүй байна гэж хэлдэг. Магадгүй зарим нэг найз нөхөд чинь чамаас зайгаа байрсан байх. Эсвэл чи тэднээс зайгаа байрсан байж ч магадгүй. Компанид нэгдэхгүй л бол чамд сөрөг нөлөөлөл үзүүлнэ хэмээн номлодог. Чиний дээр байгаа хүн чинь чамд ингэж итгүүлдэг. Тэгээд үргэлжлүүлэн бүтээгдэхүүнүүд авч бизнестэй хөрөнгө оруулахыг ятгана. Мэдээч чи одоохондоо их хэмжээний мөнгө олоогүй байгаа. Гэхдээ итгэл найдвар чинь чамайг амьд байлгаж байгаа. Компани тэр жилдээ конференц зохион байгуулна. Дэлхийн өнцөг болон бүрээс ирсэн дистрибьюторууд өөрсдийнхөө боломжийг тэмдэглэхээр тэнд суулцаадаг. Шоу, концерт, сүржин гэрэлтүүлэг, урам зоригийн үгс гэж чамд заарсан тэрхүү мөрөөдөл харагддаг. Plexus is the best vehicle you will ever have in your lifetime to do that. Энэхүү шинэхэн урам зоригийн үгс илтгэлүүд чамайг сэтэлжүүлдэг. Энэхүү хамт олон гэр бүл санаа зориг нэгтгэхтэй хүмүүс гэж бодно. You with us together, it's family, and nobody messes with the family. Энэхүү цикл нь цаашид үргэлжилдэг. Чи дахиад л өөр хүмүүст хүрдэг. Мөнгө хэрэгтэй хүн бүрийг онилж нөгөө мөрөөдлөө зарна. Шаргуу хөдөлмөрл,
эерэг бай, сөр хүмүүсийг амьдралаас арчиж хай. Энэ бүхэн чамаас шалтгаална гэдэл. Магадгүй та хин нэгнийг олоод хэсэг хүмүүсийг доороо эсвэж болох юм. Жаахан мөнгө орж ирнэ. Гэхдээ тийм ч их биш. Энэ бүхэн эхлэл гэж тэд хэлдэг. Өөрийн чинь албан ёсны дистрибьютор өөрийнхөө доор албан ёсоор ажиллах хүмүүсээ сонгох давуу эрхтэй гэж итгүүлдэг. Мөрөөдлийнхөө төлөө илүү хичээж ажиллах ёстой гэн. Илүү их бараа худалдаа авч өөрийнхөө бизнест хөрөнгө оруулж, илүү өөдрөг байж илүү олон хүнд хүрэх ёстой гэдэг. Цолныхаа эренбэн дээр байхын тулд доороо хүн эсвүүлэхээс өөр арга зам байхгүй. Таныг мөрөөдөлтөд хүрэхэд чинь зайлшгүй гэж хэлдэг. Ингээд дахиад л танд нэг л дагцдуулаад байгаа юм шиг санагдаж эхэлнэ. Нэг л худлаа юм шиг санагдаад сошиалаар өөрийнхөө амьдрдаггүй амьдралаа сурталчлаа. Та өөрөө ч эзэмшдэггүй өөр компани бараа бүтээгдэхүүнийг сурталчлаа. Тэгээд энэ хэдэн жилд данс чинь сүйдтэй нэх өсөөгүй байдаг. Амьдралдаа хэрэгжүүлээгүй хэрэггүй олон номнуудаар шүүгөө чинь дүүрээстэй. Амьдралаас харьцаагаа тасалсан найзуусаас хүртэл царай алдаад л. Тэгээд тэдгээр хүмүүсийн яг хэдэн өөрсдийнхөө мөрөөдлөөр амьдарч байна вэ? Яагаад бид бусдыг өөрсдөө татахын тулд ингэж их худлааж үжиглэж амьдрах ёстой юм бэ? Тэгэд энд яг хэн ашиг олоод баяжаад байна вэ гэж асуудаг. Энэ бүхэн аюултай бодол болохыг ойлгодог. Дээрээ банк хүнээсээ энэ талаар асуухад асуудал үүсэж эхэлдэг. Анхнаасаа таны зүүн савн үнэн байсан. Энэ бүхэн худлаа гэдгийг, үннийг танаас нууж худал хуурмыг үнэн болгож танд итгүүлсэн. Иймэрхүү компаниудад элсгээс өмнө яг өөрийгөө юунд орж байгаагаа маш сайн мэдэх хэрэгтэй. Тиймээс надтай хамт байгаарай. Яг өөрийгөө юунд хутгалснаа та тун олдохгүй олж мэдэх болно. Soon though, I looked into the history of the company, and what I found left me shocked and actually worried about my family. It's a shame that you're never doing enough, you're never working hard enough, you're never being enough. You need more and more and more and more and more. Олон үед маркетингийн системээр явдаг компаниуд өөр нэрээр, өөр бүтээгдэхүүнээр, бас өөр хүмүүсээр дамжиж зах зээл дээр гарч ирсэн ч бизнесийн явагддаг үндсэн бүтц нь бол ерөнхийдөө адилхан. Эдгээр компаниуд бүтээгдэхүүнээ жижиглэн худалдаагаар биш, харин өөрсдөд нь мөнгө төлж бүтээгдэхүүнийг зарах эрхээр хангагдсан ажилчин ангаар дамжуулж бүтээгдэхүүнүүдэд зардаг. Яг уу нэг тийм муу биш байгаа үз. Гэвч яагаад энэ нь асуудалтай гэж? Хэдүүлээ одоо эндээс хүн эсвэлэх модель схемийг харцгаая. MLM бизнес нь дистрибьютороор дамжуулж өөр нэг дистрибьюторуудаар дамжуулж доороо хүн элсүүлдэг. Дээр байгаа хүмүүс бүгд доор байгаа хүмүүсээс борлуулалтын шимтгэл авна. Санаж ав, эдгээр доор байгаа хүмүүс ч гэсэн дахиад доороо хүн элсүүлэх боломжтой. Тэгэхээр энэ нь пирамидын схем болж таарч байгаа үз. Бид удахгүй дэлгэрүүлж энэ талаар үзэх болно. MLM-ийн бизнес нь их олон жилийн түүхтэй. Үүний улмөр нь хаа байсан 1880 оноос ихтэй гэдэг. Эдгээр компани нь хэдэн зууныг дамсан гэвч тэдний явуулж байгаа арга барил нь яг ижил хэвээрээ. Хов хүний хөгжлийн контент ашиглаж хүмүүсийг идэвхжүүлэх, том семинар, хурал цуглаан зохион байгуулах, мөрөөдөл зарах гээд эдгээр бүх арга барилуудыг ашигладаг. Зарим сүлжээний компаниуд зөвхөн эмэгтэй хүмүүсийг онилдог гэж байгаа. Америкт байгаа сүлжээний бизнест холбогдсон компаниудын гишүүдийн 74% нь эмэгтэйчүүд гэсэн судалгаа бий. Гэртээ байгаа ээжүүд гээд Facebook-аар хайлт хийхэд ихэнх нь сүлжээний бизнес сурчилсан байдаг. Сарынхаа санхүүг арай хийж хүргэж байгаа хүмүүсийг тэд онилж байна гэсэн үг. Залуу, гинэн, тэнэг хүсэл мөрөөдлөөр дүүрэн хүмүүст мөрөөдөл зарж хов хүний хөгжлийн контентуудаар бөмбөгдөж урхиндаа оруулдаг. Эдгээр компаниудыг тойрсон асуудлууд бол тоолж баршгүй их билээ. Federal Trade Commission has already received 170 complaints against the company. They make you feel guilty. They will specifically target your insecurities. And MLM's biggest weapon that they can use against you and that they do use against you is shame. Нэг жишээ дурдахад л 2012 онд ялангуяа Herbalife компанид тэр бомтон Jack Funding захирал Bill Ackman-ы short position буюу богино байрлалаар авсан юм. Тэрээр компаниг шууд пирамидын сүлжээ гэж зарласан. What are you accusing Herbalife of? Being a pyramid scheme. We believe Herbalife is a pyramid scheme. Ингэснээр Wall Street-ийн өрсөлдөгч Carl Icahn-тай дайсагналцаж байгаа юм. Paul Ackman-ы авсан арга хэмжээний эсрэг Herbalife-ийн хувьцааг хөдөлж авч эхэлсэн гэдэг. Ackman хэдий өөртөө итгэлтэй байсан ч 2018 онд энэхүү short position-оос амжилтгүйгээр гарсан. Энд яг юу болоод байна вэ? Энэхүү мөрөөдөл нь үнэн үү? Эсвэл маш том худал хуурмаг уу? Яагаад хов хүний хөгжлийн арга эсвэл сүр дулаантай ивентүүд гэж? Хэрв пирамидын схемээр явж байгаа юм бол энэ нь яагаад хууль бус биш байгаа юм бэ?
Пирамидын сүлжээ ерөнхийдөө дараах загвараар явагддаг. Эхлээд үүсгэн байгуулагч байна. Үүсгэн байгуулагч нь цөөн тооны хэдэн хүмүүсийг сонгоод боломжийн үнэтэй сүлжээний гишүүнчлэлтэд багтаад эхэндээ тэрхүү гайхалтай боломжийг сонсоход сайхан санагддаг. Тэгээд тэр хүмүүс сүлжээнд нь хэлсдэг. Үүсгэн байгуулагч нь тэдгээр хүмүүсийг доороо хүн элсүүлж захирал болгох ёстой гэж ятгана. Энэ сүлжээнд элсэж хүн бүр доороо хүн элсүүлэх ёстой. Ингээд орж байгаа мөнгө нь тэрхүү систем рүү цутгадаг. Ямар ч математикийн анхан шатны ойлголттой хүн энд нэг асуудал байгааг олж харж чадхаар энэхүү загвараар мөнгө олох нь яагаад хууль бус юм байгаа юм бол тэгэхээр доороо хүн элсүүлэх хязгааргүй нөөц хэрэгтэй болж байгааз гэвч ингэх нь боломжгүй лээ. Толгоон 5 хүн элсүүллээ гэж бодоход тэдгээр 5 хүн дахиад 5 хүн элсүүлсээр доошо 13% болоход бүхэл бүтэн Америк нэгдсэн улсын хүн амтаа тэнцэх хэмжээний хүн хэрэгтэй болно. Тэгэд 15% болоход манай гаригийн нийт хүн ам хэрэгтэй болно. Тэгэхээр пирамидын сүлжээ нь математик загварчлалын хувьд ч гэсэн нурхаар бүтээгдсэн. Зөвхөн доор байгаа хүмүүс мөнгө олох боломжгүй байна гэж бодоход тэд сүлжээнээс гарч эхэлдэг. Ингээд орой дээр байгаа хүмүүс мөнгө хийж чадхаа болж ингээд үе холбоос бүрэн нуран унаж мөнгө олох боломжоо алдаж байгаа юм. Энэхүү схемийг янз янзын нэршил төрөл зүйлээр нь гарч ирдэг ч тэдний үр дагавар хор хөнөөлтөө. Бусдыг доор элсүүлэх хүрээнд доор богино хугацаанд их хэмжээний ашиг олно гэсэн амлалттайгаар амархан мөнгө пассив орлого олно гэж хэлдэг. Зөвхөн орой дээр байгаа хүмүүс нь л мөнгө хийж амждаг. Доор байгаа сүүлд илсэн хүмүүс мөнгө алдаж эхэлнэ. Анхны хөрөнгө оруулсан мөнгө олох гэж доороо хүн олох нь бүр улам хэцүү болдог. Энийг маш сайн тогтоож аваарай. За одоо сект талаас нь ярилцгаая. Яг иймэрхүү зүйлийг олж харах нь хэцүү. Пирамидын схем шиг зүсээ хувиргасан байдаг. Маш олон зүйл дээр анхааруулах улаан туг өргмөр санагддаг. Олон байх тусмаа тарих угаалт хуурамч үзэс хүртэл их байдаг. Чамайг байгаагаар чинь алхам алхмаар хин гэдэгт чинь нөлөөлж маш хол явснаа ч ухаарлгүйгээр анх байсан шиг хүн байгаа ч болж эхэлдэг. Жишээ нь тэдгээр анхаармаар зүйлс нь гэвэл компани болон дээр байгаа хүмүүст үнэнч байхыг номлодог. Баг хамт олон нийтийн зорилгын төлөө том өрөөдлийн араас явж байгаа мэтээр сэтгэл төрүүлж чадна. Your Plexus business is an assignment from God to help you build your faith. You with us together, it's family. And nobody messes with the family. Групп орхисон хүн бүр бусадтай гадуурхагддаг. Тэгэхээр энд эрүүл ухаанаар сэтгэх, хардах гэдэг хориотой юм. С жигтэй санагдаж байгаа зүйлс асуух юм уу сөрөг сэтгэгдэл үлдээж болохгүй. Учир нь энэ группийн үзэл санаанд муугаар нөлөөлдөг гэж тэд үздэг. You cannot let logic control you. Logic is bad for us. Нэг л мэдхэд группээс хамааралтай болж сүлжээчдээс өөр найзгүй болчихно. Групп дотор байгаа хүмүүс л чиний хүрээлэн байгаа орчин болж өөрчлөгдөж, найз нөхөд гэр бүлийн чинь харилцаа холбоо алдагдаж, тэд нар чамтай хамт нэг сүлжээнд орохгүй бол нэг харьцаад байхгүй. Энэ бол таны өмнөх хэн байсан тодорхойлтыг чинь алга болгож замхруулах үйл явц юм. Сүлжээнээс өөрөө мэдхгүй тэрнээсээ бүрэн хамааралтай бот болгодог схем. Групптэй хийж байгаа зүйл чинь дэлхийд дахны сайн сайхны төлөө гэж итгүүлдэг. Пирамидын схем болон тарих угаалт сект бүлэглэлийн орхинд орохын тулд чи тэнэг эсвэл гинэн байх ёстой гэж бодвол энэ нь яг тэмч бас биш үлээ. Хэсэг бүлэг хүмүүс болон хүмүүс өөрсдийн тодорхой нөхцөл эмзэг сул дорой байдлаасаа болж энэхүү орхинд ордог. Ажилгүй үедээ, хайртай дотны хүнээ алдсан үедээ, эсвэл гэр бүлийн таагүй харилцаанаас болж цөхрөнгөө барсан үедээ л ордог. Таны сэтгэл хөдлөлд санхүүгийн сул дорой байдаг чинь сул тал болгон ашиглаж өөрсдийнхөө групптэй хэлсүүлдэг юм. Энэ нь биднийг нэг л зүйл дээр аваачдаг. Гол цөмөн гэвэл олон үед маркетингийн систем бол бүтээгдэхүүн ба үйлчлэгийг маркетингийн зардалгүйгээр хангалттай, цайлан хангамж өгөхгүйгээр зарж борлуулах стратеги юм. Хууль ёсны давуу бол эдгээр компаниуд пирамидын схем биш. Стандарт пирамидын схем нь зөвхөн хүн элсүүлэх зарчмаар л мөнгө хийдэг. Харин олон үед маркетингийн систем нь бараа бүтээгдэхүүн зарж бас үйлчлэгээ үзүүлж дистрибьюторуудад бараа бүтээгдэхүүн зарах эрх олгож түүнээсээ шимтгэл авдаг. Тиймээс хэн нэгнийг заавал доороо элсүүлэхгүйгээр мөнгө олох боломжтой юм. Энэхүү цорхойг ашиглаж MLM компаниуд пирамидын схем гэсэн зүйлээс ангид байж чаддаг. Гэвч MLM системээр ажилладаг компани бүр хэд хэдэн чухал асуултуудад хариулах ёстой. Ихэнх орлогоо яг хаанаас бүрдүүлдэг юм бэ? Бүтээгдэхүүнээ зарж байгаа органик хэрэглэгчдээс үү? Эсвэл дистрибьюторууд нь байр сууриа хадгалж үлдэхийн тулд ажиллаж байгаа компаниасаа бараа худалдан авч таны ажиллаж байгаа MLM компанид алиг нь илүү чухалчилж авч үздэг вэ? Хүн элсүүлэх үү эсвэл борлуулалт худалдаа юу? Илүү их хүн элсүүлэх тусам таны компанид эзлэх байр суурьчин улам нэмэгдэнэ.
Танд зарсан мөрөөдөл хэр их үнэн бодтой вэ? Санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ гэсэн амлалт нь жил бүр маш олон дистрибьюторуудыг компанид хэлсүүлдэг. Тэгвэл компаниас мөнгө олж байгаа хүмүүс тэгэхээр хотлоо болж таарч байна. Хууль ёсны дагуу эдгээр компаниуд жил бүр орлогынхоо тайлгнах ёстой. Зарлаа тооцохгүйгээр жилийн дундаж орлого нь бага бөгөөд тэдний 90% нь мөнгө алддаг. Тэгвэл компани 1% бүрдүүлдэг тэргүүлэх хүмүүс хэмжээлшгүй их мөнгө хийж чадсан. Эдгээр хүмүүс олонний өмнө эндэр дээр гарч бахтам амжилтын түүхээ бусдтай хуваалцдаг. Ингэснээр арай хийж хүн эсвэл орлого олж байгаа нөхдүүдийн итгэл найдвар нь мохдоггүй. Тэгвэл тэдний үзэж байгаа 90% хүмүүс нь мөнгө олж чадахгүй гэдгээ ч ухаардаггүй. Тэдэнд заарсан мөрөөдөл бол худал хуурмаг юм. Тэгвэл хувийн хөгжлийн контент болон шашны сект маягийн хандлага нь хэд хэрэгтэй вэ? Энэ нь тоглоомноос гарахгүй байх үүрэгтэй юм. Мөн гадаад орчны нөлөөслөөс ангижруулж зөвхөн энэ зүйл дээр л төвлөрүүлэх гол зорилготой. Хэрв та мөнгө олж чадахгүй бол энэ нь таны буруу болдог. Эцэст нь чамайг хангалттай хичээгээгүй гэж хэлдэг. Indoctrinate you with so much self-help and guilt you into always staying positive, or else everything bad that happens to you is your fault because you didn't try hard enough, you didn't work hard enough, and you didn't stay positive. Магадгүй миний энэхүү контент дээр ярьж байгаа сэдвүүд дэндүү хайргас хатуу үнэн байж болох ч олон үед маркетингийн системээр явдаг компани болгоныг тоочж чадахгүй. Олон үед маркетингийн систем нь бараа бүтээгдэхүүнээ зарах маркетингийн стратеги юм. Тэгэхээр компани бүрийг кейс бүрээр нь шалгах хэрэгтэй. Энэхүү бизнесийн загварын анхаарах ёстой гол дутагдлыг би хэлж өгье. Энд ямар ч сонгон шалгаруулалт гэж байхгүй. Тухайн ажилд тэнцэх хэсэг чинь ч хамаагүй. Элсэх шалгуур нь шалахгүй. Багц авах хэмжээний мөнгөтэй эсвэл элсэх гишүүнчлийн мөнгөтэй байхад л болоо. Ямар ч туршлагагүй борлуулагч нараар дүүрэн. Ямар ч хариуцлага хүлээлгэхгүйгээр бүтээгдэхүүнээ даатгаж зардаг. Ийм зүйлээс юу хүлээнэ гэж. Доороо аль болох олон хүн элсүүлэх нь зөвхөн ямар ч сонгон шалгаруулалтгүй тэдэнд мөнгө өгч элсэхээр гинэ итэмтгийн хүмүүс байхад л боллоо. I targeted people like me, mums, young mums, people on maternity leave. As it got towards Christmas, I actually targeted people that couldn't afford to pay for Christmas. Зах зээлийн эрэлт болон нийлүүлэлтийн зарчим нь үйлчилдэггүй. Хэн ч элсээд элсэж ороод бараа зарж болдог. Заримдаа бүтээгдэхүүн өөрийнхөө хязгаартаа хүрдэгч нийлүүлэлт нь үргэлжлүүлэн өссөөр байдаг. Ингээд хоорондоо өрсөлдсөн хэсэг борлуулагч нараар дүүрдэг. Тэгвэл энд үндсэн бүтээгдэхүүн яадаг вэ? Боломж гэвэл борлуулагч нарын эсрэг л байгаа. Учир нь тэдний зарж байгаа бүтээгдэхүүн зах зээлийн үн ханшнаас 3 дахин өндөр байдаг. Өөрийнхөө босс гэдэг уран зүгээр шний гаднах өнгөн тал биш юм. Компани хувьд бие даасан гэрээт ажилтан болж байгаа юм. Бүтээгдэхүүнийг дураараа захиран зарцуулах эрх энд ч байхгүй. Бүтцийг өөрчлөх эрх мэдэлч бас байхгүй лээ. Бүхий л MLM компаниг тоож чадахгүй. Хэрв та энэхүү контентыг үзэж байгаа бол эсвэл сүлжээнд орохыг хүсэж байвал өөрийнхөө хувийн судалгааг маш сайн хийгээрэй. Хэрв хэн нэгэн танд мөрөөдөл зарж хурдан баян болгоно гэж амлаж байвал анхааралтай дахин нэг бодож үзээрэй. Ихэнх мөнгөө хүн эсвэлснээр бүрдүүлж байгаа бол өөртөө нэг дахин нэг эргэлзээрэй. Тарих угаалт маягийн сэтгэлгээнээс болж найз нөхдөсөө салж гэр бүлээсээ харилцаагаа таслах шаардлагатай бол өөртөө дахин анализ хийгээрэй. Хэрв таны мөнгө олж чадахгүй амжилтанд хүрэхгүй байгаа шалтгаан чинь таны буруу гэж тэд ятгах байвал өөрийгөө ер нь зөв замаар явж байна уу үгүй юу гэдгээ маш сайн нэгтлээрэй. Санхүүгийн эрх чөлөө сайхан амьдралын төлөөх хүсэл эрмэлзэл хүн бүрийн хүсдэг зүйл. Гэвч энэхүү мөрөөдөл дээр чинь хэн нэгэн дөрөөлж тэрийг чинь ашиглаж урд чинь үлгсэн лоон шиг урд чинь залаад удирдаад явж байвал дахин нэг бодож үзээд рационал сэтгэлгээгээр нэг эргэлзээд үзэхэд гэмгүй. Сонсоход сайхан сонсогдож байгаа ч энэ нь үнэн эсхийг нягтлж үзээрэй.